За гишүүдтэй өдрийн мэндийг хүргье. Улсын хурлын хуралдааны шин дэгээр ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөгдсөн агуулгын хувьд энэ бас том өөрчлөлт гэж үзэж байгаа. Тэгээ энэ удаа анхны хэлэлцүүлэг нь анхны мэтгэлцээ нь асуулт хариулт явах гэж байна. За тэгээ ерөнхий сайдад бас энэ бол таны анхны төсөв энэ удаа улсын хурлаар хэлэлцэж байна. Мөн бас энэ өдрүүдэд танай засгийн газрын анхны 100 хоногийн ажлын тайл нь тавигдах гэж байна. Тэгэхээр энэ өөрөө зөвхөн нэг уламжлалт нэг удаагийн төсөв биш. Монгол улсын эдийн засгийг бүтцийн хувьд яаж харж байгаа вэ гэдэг алсын хараатай илүү холбоотой болов уу гэж бас бодож байна. Тийм учраас зөвхөн төсөв гэдэг ярианаас гадна бас ингэж эдийн засаг талаас нь нэг бид нар жижигхэн зүйл бэлдсэн. Энэ 100 их найдын Монгол улсын эдийн засаг. Энэний 35% нь Монгол улсын төсөв юм байна. Одоо бидний хэлцэж байгаа 35%. За дахиад төрийн өмчт компани 30% нь төрийн өмчт компани 30% нь эзэлж байгаа. Дахиад нэмээд төрийн зохицуулалт тусгай зөвшөөрлөөр ажилладаг бизнесүүд 25% тэр ингээд салжлаа. Тэрнээс нийлээд ингээд бараг дүүрч байгаа юм. Энэ сав дүүрч байгаа уу? Төртөө холбоотой бизнесүүд энэ эдийн засгийг энэ дотор байгаа жижигхэн үрлүүд одоо үндсэндээ хувь иргэд бизнест ноогдож байгаа хэсэг. Тэгээ энэ эдийн засаг ингээд ирэхлээр юу болох вэ? Энэ гурван том бөмбөлөг Монголын эдийн засгийг, ард иргэдийг, бизнесийг тээрэмдэж байгаа. Одоогийн яг байгаа нөхцөл байдлаар ийм л орчин нөхцөлд эдийн засаг ажиллаж байна. Тэгэхээр төсөв бол өөрөө бас эдийн засгийг өдөрт гарах хэрэгслээ. Тэгэхээр та зөвхөн төсвийн хүрээнд болоод төсвийн одоо бусууд энэ эдийн засгийн арга хэрэгслийн хувьд энэ нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ? Энэ гурван том бөмбөлөг чинь тойрч тээрэмдээд бусдыгаа улам буталдаг ийм тогтолцоо руу сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр явж байгаа. Энэ гурав нийлээд эдийн засаг Монгол улсын нийт эдийн засгийн 90% чинь эзэлж байгаа. Зохицуулалттай шууд төрийн өмч 35 их найдын 30 гаруй их найдын төсвөөс дутуугүй төрийн өмч дахиад биднээс энэ улсын хурлын танхимаас тусдаа шийдвэр гарч асуудал эргэлдэж байгаа. Тэгэхээр та эхлээд энэ эдийн засгийн бүтцийн хувьд эдийн засгийг өдөрт арга хэрэгсэл болохын хувьд энэ удаагийн төсвийн онцлогийг тайлбарлаж өгөөч. Энийнд ямар өөрчлөлт гарч байгаа? За улсын хурлын дарга ирэх гишүүдээ тэгээ өнөөдөр Монголын Улсын парламентын түүхэнд анх удаа юм мэтгэлцээ өрнүүлж байгаад баяртай байна. Бид парламентын шинжил үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийг анх санаачилж хэрэгжүүлж үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлт оруулахдаа парламент бол мэтгэлцээний танхим байх ёстой гэсэн зарчмыг анх суурилсан. Өнөөдөр бас бодиттой мэтгэлцэх болцоо олдж байгаа бас тэгтээ анхны туршилтын туулаа болж байгаад бас нэг талаас баяртай, нэг талаас бас сонирхолтой байна. Тэгэхээр маш чухал асуулт асуулаа. Өнгөрсөн 30 жилийн манай эдийн засгийн бүтцүүл үндсэндээ төрийн оролцоо хэд дамгаалсан, төрийн өмчт компаниудын эдийн засгт оролцоо төдийгүй төсөвт гүйцэтгэх үүрэг нэлээд нэмэгдсэн юм бодит байдал бий болсон. Үүний улмаас шалтгаалаад Монгол улсын эдийн засгийн экспортын 95% нь уулуургаагаас хамааралтай. Бүр тодорхойлбол хоёрхан бүтээгдэхүүн нүүрс зис соёроос 80% хамааралтай. За гадаад худалдаа 70% нь нэг улсаас хамааралтай. Ийм бүтцийн одоо гажигтай болсон. Ийм учраас бидний эдийн засгийн бодлого одоо 10 сарын 31-нд бидний өргөн барихаар төлөвлөж байгаа эдийн засгийн нийгмийн эдийн засгийг эх 5 жил хөгжүүлэх үндсэн чиглэлд шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн энэ бүтцийн өөрчлөлтүүдийг хийхээр тэр дотор эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх ийм зорилтуудыг тодорхой тусгасан хөтөлбөр өргөн байна. Харамсалтай нь манай чуулганы хуралдааны дэгийн тухай хууль цаглбар өөрчлөгдсөн учраас 9 сарын 1-нд төсвийн өргөн барьдаг. Дараа нь 10 сарын 30-нд нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн өргөн барьдаг ийм зөрүүтэй ажигтай тогтолцоо бий болж байна. Тийм учраас таны асуулт уулна тэр үед хилцэгдэх асуудал. Эхэлж энийгээ хэлцчихэд дараа нь төсвийн бодлоготойгоо тодорч уялдах хэрэгтэй асуудал. Энэ цаглбарын зүрхээ засах хэрэгтэй болсон байхгүй л. Хоёрдугаарт нь энэ жилийн төсвийг боловсруулахдаа бид иргэдийн оролцоотой, иргэдийн хяналттай, иргэдийн үнэлгээтэй байх зарчмыг суулгасан. Ингэснээр иргэдийн оролцоотойгоор зөвхөн төр хуваарилдаг, тэрнийгээ төд зарцуулдаг биш, иргэд боловсруулахад нь орцдог. 240 мянган иргэн саналаа өгсөн. Ирэмбэлсэн. Одоо иргэдийн хяналттай хэлцдэг. За энэ асуулт хариулт бүдүүнтэй байх үүднээс тэгэхээр сүүлчийн цагаа жахан 2 минутаар таслахгүй юу? Танилцуулаад танд голоод хариулт 2 минутаар микрофоныг аваад явна шүү. Тэгээ 2 минутаар явж байгаа гэж ойлгож байгаа шүү. Таны асуулт. Тийм учраас энэ зарчим маань та дасалдуулсан болохоос биш
яг зарчим маань юунд оршиж байна вэ гэхээр энэ цаглбар бодлого өөрчлөх хэрэгтэй байна. Энэ төсвөр эдийн засгийг бид танс. Алтан уяг сайд маш ерөнхий сайд байсан хүн маш чухал пост оруулсан байл, видео оруулсан байлээ. Тэр нь энэ засгийн газар энэ төсөв барихдаа анх удаа зарлагын хязгааргүй өсөлтийг хязгаарлаа, хэмнэлээ. Ийм төсөв оруулж ирсэнд баярлалаа гэж. Өөрөөр хэлбэл уул уурхай хамааралтай, баялагын харалтай гэдэг шиг одоо зарлагын өсөлтийг, урсгал зардлын өсөлтийг хяналтгүй тавьж ирснийг бид хязгаарласан. Энэ хэмжээгээр төрийн оролцоог багасгасан. Бид төрийн оролцоог багасгаж хувийн хвшилд илүү боломж олох зорилготойгоор эдийн засгт төрийн оролцоог бууруулж хувийн хвшилд суурилсан өсөлтийг дэмжих чиглэлд татварын шинжилгээг 2026 оноос эхлэн үе шатаа хэрэгжүүлж эхлэхээр төлөвсний зэрэгцээ төр хувийн хвшлийн түншлэлийн хуваар хуулийг хэлбэрчүүлэн хувийн хвшлийн оролцоо. За хувийн хвшлийн орон зайг нэмсэн гэж юм л да. Тэгэхээр энэ төсвийг харахаар төсвийн эдийн засгт оролцоо 32% болж буурсан гэсэн тоо байгаа. Гэтэл энэ 32% чинь багтахгүй төсвийн гадуур асар их зардал өмнө ч явж ирсэн, одоо ч байгаа. Монгол банкн дээр жишээ нь төсвийн шинжтэй хэрэгжүүлчихсэн 7 их найдын өөр Монгол банкн дээр байгаа. Уг нь бол энэ чинь энэ төсвөдөр нэмэгдээд дэшээ энэ тоо чинь бүр өөр тоогоо. Бид нар өөрөө өөрснийгөө хуурсан тоонууд дээр өнөөдөр төсвөдөр ажиллаж байгаа. Төсөв багасаад 32% болчихсон гэдэг. За жишээ нь төсвөдөр харахад төрөмчт аж ахуйн нэгжийг олон нийтийнх болгоно гэж байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд болгосон. Өнгөрсөн хугацаанд төрийн банкыг олон нийтийнх болгосон. 5% нь бид нар ховчилсан. Гэхдээ энэ одоо тэгээд 95% нь төрдөө хэвээрээ 5% нь хувьчлаад 5%-ийнх нь хувьчлалын үр дүнд 700 төгрөгөөр нэг ч хувьцааны IPO гарч ирсэн төрийн банк өнөөдөр 300 төгрөгч байна уу? Ийм хэлбэрийн зүйлийг бид нэр их гоё лозунгийн доор өнгөрсөн хугацаанд хийдэг. Хэлбэрийн доор. Тэгэхээр энэ зүйлүүдийг л бид нэр чин сэтгэлээсээ үнэхээр л төрийн оролцоогоо бууруулах гэж байгаа бол энэ тоонуудыг үнэн болгоход нь тэр хувьчлал гэж байгаа бол 5%-ийг нь биш 50%-ийг нь ядаж хувьчилж яж ин чинь эрүүл эдийн засаг руу орно шүү дээ. Одоо дахиад Мятыг хувьчилна гэж байгаа 26 онд 10%-ийг хувьчилна. Мятын 10%-аар ийм засаглалтай компани 10%-ийг хувьчлаад 90% нь Мятад байгаад бид нар зүгээр өөрөө өөрийгөө хуурсан бодлогын шинжилгээг л олон нийтэд танилцуулж байгаа ийм л нөхцөл байдал. За, ерөнхий сайдын микрофоныг өгье. Өнөөдөр бол төсвийн хилцүүлэг явж байгаа гэж ойлгож байгаа. Эдийн засгийн чиглэлийг бид Тэгийн тухай хуулийн дагуу, улсын хурлын тухай хуулийн дагуу 10 сарын 31-нд барьж энэ талаар хэлсэн. Хоёрдугаарт нь өнөөдөр манай засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ 100 хоногт мэдээж бүх асуудлыг хөргөс авсан юм шиг засаад энэ 30 жил бий болсон эдийн засгийн бүтцийг нэг өдөр бүгдийг хувьчлаад өөрчилчихнэ гэж байхгүй. Харин ч энэ 100 хоногт урагдж байсан эдийн засгийг бид эдийн засгийн сэргэлтийг бий болгож эдийн засгийн өсөлт 5.7% төрлөө. Нэгдүгээр үйлдвэрлэлийн байдлаар 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц 5.7 тэрбум доллар болж өслөө. Бид 6 сард 570 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан төсвийг одоо 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож чадлаа. Экспортын үнийг нэмэгдүүллээ. Экспортыг одоо нүүрсний үн гэдэг байгаа нөгөө нүүрсний хулгай гэдэг байгаа юмнуудыг чинь засан зогсоож бид 13-аас 17% нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Бид энэ том бүтцийн урт хугацааны өөрчлөлтийг хийх биш өнөөдөр унжаахаа живхчээсээ эдийн засгаа яаж зогсоогоо сааруулад дээш нь босохгүй гэдэг ийм үнэнтэй хямралтай нүр тулсан 100 хоногийг ардаа удаж байна. Энэ 100 хоногийн хугацаанд бид өдөр шөнөгөө борь багш хийхгүй ажилласны үр дүнд эдийн засагт сэргэлт бий болгож чадлаа. Энэ бол 100 хоногийн ажлын үр дүн. Бид юу хийснээ бүгдийг тооцохгүй. Тоо удлаа хэлдэг учраас эдийн засгийн бодит үр дүнгээр нэгийг тооцож байна. Хэрвээ бид төсвийн тодгол хийж таа бүхэн маань дэмж батлаагүй бол валютын ханш 4,000-д инфляц үнийн өсөлт 15% төрж болзошгүй тийм эрсдэлтэй төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит эрсдэлтэй тулгарсан байсан. Энийг бид төсвийн зарлагыг 2.2 их найдаар тансан төсвийн тодголыг хийснээр энэ төрийн оролцоог хөмссөн, үр ашиггүй зарлуудыг тансан, төрийн албан агчид төрийн албаны шинжилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн сэргэлтүүд бий болж байгаа. Энэ бол улсын хурл засгийн газрын бас хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Энэ чиглэлээр бас зохицгэрэл гишүүнийг эдийн засгчууны хувьд За ард иргэдээс асуулт саналууд гарахаар эдийн засгийн асуудлуудаас гадна хоёрдугаарт насар том бухимдалтай зүйл авилгалыг заавал төсөв гэлтгүй бид нар холууж ярих шаардлагатай болно. Тэгэхээр
Ер нь том битийн сүүдэр том л байдаг. Тэгэхээр авилгал гэдэг өөрөө юу вэ гэдэг асуултанд бид нар энгийнээр бас хариулах ёстой. Авилгал гэдэг том төрийн сүүдэр. Одоо энэ их том төрийн эндээс гарч байгаа сүүдэр том л байна. Энэ том төрийн сүүдэр том авилгал л байна. Том авилгал л байна гэж үзэж байгаа. Тэгээд одоо сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр гарч байгаа энэ мэдээлэл олон зүйлүүдийг харахад нэг нам завсаргүй олон жил засаглалчлаар энэ хоорондоо 10 жилийн хугацаанд төрийг социализмжуулчихлаар төр яаж томордгоо энэний цаана авилгал тэр хэмжээгээр л нэмэгдэнэ. Одоо гарч байгаа энэ яригдж байгаа үйл явц тэр тусмаа энэ сүүлийн өдрүүд яригдж байгаа үйл явц энэ зүгээр л зүй тогтлын л асуудал шүү дээ. Энэ том төрийн цаана том авилгал л байгаа шүү дээ. Том хулгай л байгаа шүү дээ. Энэ бол зүй тогтлын л асуудал гэж бодож байна. Тэгэхээр та бас хууль сахиулах байгууллагыг хариуцж байгаа хүний хувьд энэ авилгалтай яаж тэмцэх ёстой юм бэ бид нар цаашид авилгалтай. Кичнээ мянган шүүгч, прокурор, цагдаа магадгүй хэдэн 10 шорон бариад бид нар энэ авилгалын ард гарах уу? Одоо яг танд ямар бодлогын шийдлүүд та танилцуулж байгаа. Дахиад нөгөө хэлбэрийн зүйлүүдээ бид нар дахин бас талдаа ярьцгаамааргүй л байна л да. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол зөвхөн урай лооцсон биш ээ. Ийм учраас Монгол Улсын засгийн газраас байгуулагдсан өдрөө авилгалтай тэмцэх, авилгалын индексийг бууруулах, цогц хөтөлбөр төлөвлөгөө гаргуулж ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Бүх төрлийн наримчгийн дарга нарыг жишээлбэл оролцуулсан авилгалтай тэмцэх чиглэлээр ажиллах одоо ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Жишээлбэл нэгдүгээр хараа тусаар энэ дээр дордургүй авилгад идэгчээд байна. Ард түмний итгэлийг унгааж байгаа энэ бүх асуудлуудыг шалгаж нэг тийш нь болох хэрэгтэй. Авилгалын сүүдээр өнөөдрийн эдийн засгийн хамгийн том хорлогч хүчин зүйл учраас тууштай тэмцэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь авилгалыг нөхцөлдүүлж байгаа энэ дунд доод шатны хүн суртлыг арилгах. Бүр тодорхой хэлэх юм бол одоо жишээлбэл захимжуулах, хиймэл оюун ухааны шийдвэр гаргах төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл Эрдэнэтийн шахаа гэдээ ярьдаг байсан. Эрдэнэт үйлдвэр дээр худалдаа авах ажиллагааг хиймэл оюун ухаанаар худалдаа авах ажиллагааг зохион байгуулдаг шинэ систем нэвтрүүлж байна. Энийг төрийн эмчийн бүх компаниуд дээр нэвтрүүлж хиймэл оюун ухааны оролцоотой хяналтайгаар худалдаа авах ажиллагааг зохион байгуулдаг болно. Хүн биш хиймэл оюун ухаан. Бүр цаашлах юм бол мөрдөн шалах үйл ажиллагаа, альва үйл ажиллагаанд бид энэ хөндлөнгийн хяналтын тогтолцоог хиймэл оюун ухаанаар хийхийг зорж байна. Энэ технологийн төвшлийн өнөөдөр ICT формыг өнөөдөр нээж зохион байгуулж байна. 7 хоногийн Tech Week дээр та бүхэн оролцоод энэ талаар тодруулж байна. Гэхдээ эцсийн дүндээ энэ бол улсын их хурл өөрөөсөө төр дээрээсээ цэвэр ариун ёс суртахуунаа дээдэлдэг байж зарчимтай байж иж авилгалтай тэмцэж чадна. Энэ бол бүх нийтийн үс байх ёстой. Энэ бол ганц засгийн газрын ажил биш. Төр иргэний нийгмийн хамтын ажиллагааны үр дүнд хууль сахиулах байгууллагуудаа дэмжиж иж хараа тус байдлыг нь хангаж иж энэ авилгалаас сална. Энэ чиглэлд бол сөрөг хүчин хамгийн том хяналт тавьж ажиллах ёстой парламентын механизм мөн энэ чиглэлээр бас сөрөг Тэгэхээр авилгалтай хяналтыг ихсгэж авилгалтай тэмцэнэ гэдэгтээ бол би бол санал нийлдэггүй. Тэгэхээр кичнээ мянган цагдаа прокурор шорон бариад авилгалтай тэмцэхгүй баха, бууруулж чадахгүй баха. Энэ том битийг бууруулж яж тэр авилгалын сүүдрийг бууруулах ёстой, үндэс шалтгаантай тэмцэх ёстой байхаа гэдгийг бас хэлчихээ. Тэгээ дараагийн асуулт нь ер нь одоо яг төсөв хэлцэгтэй зэрэгцээд олон нийт гадна багш нар жагсаж байна. Энэ хаалган дээр ахмадууд өснө гэж байна. Тэгэхээр энэний цаана нөгөө худалдаа авах чадвар, үнийн өсөлт гэдэг зүйл яалтчгүй амьдрал дээр тулдаг юм байна. Бараг судалгаагаар ч хамгийн өндөр гардаг зүйл энэ асуудал байх. Засгийн газар болохоор үнийн өсөлт биднэрт хамаагүй. Мөнгөний ханш биднэрт хамаагүй. Энэ Монгол банкны асуудлаа гэж түлхэгчдэг. Гэтэл яг амьдрал дээр иргэдэд бид нар ер нь хэдийн их найдын төсөв хэлцэж байгаа, GDP-д нь энэ хэд эзэлж байгаа. Яг үүндээ тэр иргэдэд энэ падлиггүй баг. Яг тэр бодит худалдаа авах чадвар яаж вэ? Бидний цалин хүрч гэнэ үү? Тэтгэврж байна яаж вэ гэдэг хамгийн чухал асуудал байхаа. Тэгэхээр яг энэ асуудлыг Монгол банкны асуудал гэж засгийн газар түлхчгээд энэ талд нь өөрөө төсвөө төрөө асар том болгоод нөгөө бизнесүүдэд орон зайгийг олгохгүй, ажлын байр бий болохгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй, тэнд мөнгөний ханшуундахад иргэдийн худалдаа авах чадвараас гадна тэр 10-20% унж байгаа ханштай оронд хэн ямар хөрөнгө оруулалтаа гадна дотноосоо хийх вэ? 10-20% унж байгаа инфляцтай газар бодлогын хүү хэд байх вэ? Энийг дагаад зээлийн хүү хэд байх вэ?
ийм зээлийн хүүгээр хэн хөрөнгө оруулалт оруулах уу? Энийний цаана нөгөө үнийн өсөлт чинь байхаас өөр аргагүй. Бид нэг сая 500 байтугай тэтгэврийг 15 сая болгосон ч ийм өндөр инфляцтай үед эн чинь ямар ч үр ашиггүй бодлого болно. Тэгэхээр засгийн газар өөрт хамаагүй гэж төлөвлөдөг энэ үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барьж байгаа вэ? За зөвхөн дарга одоо энэ маш олон асуулт байгаа учраас зүгээр эренбэлүүл нэгдүгээрт эдийн засгийн төрийн оролцоог бууруулахын тулд бид төрийн эмчийн компаниудын үр ашгийг сайжруулах зохиц төлөвлөгөө болсроо засгийн газраар 2 удаа хэлцээд улсын их хурлд өргөн барихаар ажиллаж байна. Тэнд бол нэгдүгээр төрийн эмчийн компаниудын зардал чирэгдэл үр ашиггүй зардлыг бууруулж байна. Үр ашиггүй төрийн эмчийн компаниудыг нэгтгэж байна. Одоо жишээлбэл баруун бүсийн эрчим гүшийн дулаанаас ахуулаад бид одоо 9 компанийг нэгтгэж татан болох ажил зохион байгуулж байна. Дээр нь энийг хувийн гүшиж шилжүүлэх, хувийн гүшлэр гүйцэтгүүлэх ажлууд. Дээр нь бол одоо ховжллын хэсэгчлэн болон бүтнээр нь IPO гаргаж олон нийтийн хувьцаат компани болох юм зохиц ажил хэрэгжиж байгаа. Энэ бол одоо төсөвтэй шууд хамаардаггүйгээр төрийн эмчийн үр ашгийг сайжруулах үндсэн чиглэлийг улсын хурлд өргөн мэдүүлж хэлснэ. Энэ үед бол илүү дэлгэрэнгүй ярих болцоо олдох байх. За мэдээж төрийн оролцоо багасчаач тэр хэмжээгээр авилгал шодрогсны индекс сайжирна. Гэхдээ энэ дээр төрийн эмчийн компаниуд дахь үр ашгийг сайжруулах, хяналтын шалгалтыг сайжруулах ажил одоо авилгалтай тэмцэх ажил зайлшгүй тэргүй үнэнд явах хэрэгтэй. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр бодиттой хэрэгжих хэрэгтэй. Улсын их хурлаас батлсан энэ арга хэмжээг. За 3 дугаарт нь бол энэ нэг талаасаа татварыг бууруулах гэдэг. Татвараар л төсөв бүрдэж байгаа. Нөгөө талаасаа цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх гэдэг. Ийм хоёр хаачин дунд чинь төсвийн баланс тэнцвэрийг олох чинь өөрөө нэг талаас хувийн хвшлээ дэмжих, нөгөө талаас цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх хаач маань ганцхан нүүрс зэснээс хамааралтай шахуу болцсон төсвийн орлогод маань ийм хаачин дунд байна. Олон улсын нөхцөл байдал, геополитик, тарифын дайнаас шалтгаалаад нүүрсийн үн 2 дахин унчаад байна. Яг ийм хаач үед бид энэ бүх реформыг нэгэн зэрэг хийх ямар ч болцоогүй. Та эдийн засгийн үеийн үед энийг сайн мэдж байгаа. Нэг талдаа татварыг бууруулаад төсвийн орлогоо бууруулчаад нөгөө талдаа тэтгэвэр тэтгэмж солиулсыг яаж. За би тэгээд залгаад асууя. Саяны үнийн өсөлт инфляц чинь өөрөө бодит байдал дээр тэр ядуу хэсгийг чинь улам ядууруулдаг, нөгөө дундаж давхаргаа улам хавчдаг, ийм л одоо тийм хөшөөрөг, ийм үр нөлөөтэй хамгийн тийм харамсалтай үр нөлөө. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд энэ үнийн өсөлтийн энэ явцаар харахад өнгөрсөн хугацаанд ядуурл нэг ч хувиар буурсангүй. 3 хүний нэг нь ядуу гэж бид нэр одоо маань уншлаг бат мэт бүгдээрээ ярьдаг болчлоо. Дундаж давхраа гэж байгаагийн чинь доод хэсэг дахиад 3 хүний нэг нь байгаа. Жохон сэгсрэлтэнд энэ терм дахиад нэг жохон термтэхэд дахиад 3 хүний нэгэн буюу нийлээд 3 хүний 2 нь энэ ядуурлын шугамд чинь өнгөрсөн хугацаанд ингээд орчлээ. Тэгэхээр засгийн газрын энэ бодлогын бичиг баримтуудад тэр дундаж давхраг гэдэг ойлголт үг хэмжүүр ерөөсөө өнгөрсөн хугацаанд би л Монгол улсын бодлогын баримт бичгүүдээс олж хараагүй. Тэгэхээр нэгдүгээрт нь энэ дундаж давхаргыг засгийн газар хэрхэн яаж томьёолж, тооцож нэг юм руу энэ төсөв болоод энэ бодлого чинь зорих ёстой шүү дээ. Ер нь нэг юмыг сайхан болгоно гэж биш, тодорхой тоог хэмжүүрлүү. Тэгэхээр энийн дээр та нар ямар алсын хараатай нэгдүгээрт ажиллаж байгаа вэ? Хоёрдугаарт нь ер нь энэ одоо таны өргөн барьж байгаа төсөв болоод эдийн засгийн бодлого дээр тэр хөдөлмөрлсөн хүн сайхан амьдардаг гэдэг бодлогын ямар өөрчлөлт энэ төсөвт чигдэд суусан бэ? Хөдөлмөрлсөн сайхан амьдардаг энэ тогтолцоо, энэ хөшөөрөг механизм, тэр урам зориг энд шингэсэн үү? Таны талаар мэдээлэл өгөөч. За энэ төсөв бол эдийн засгийн мөчлөг сүрсэн төсөв. Гадаад нөхцөл байдал, дотоод улс төрийн нөхцөл байдлын бүхнээс шалтгаалаад төсвийн орлого бодиттой буурсан. Гэхдээ энэ төсөвт бид жишээлбэл дундаж давхаргаа бодлогын хүрээнд нэмэгдсэн өвтгийн албан татварын буцаа олголтыг 2-5% болгож нэмэгдүүлэх замаар нийт нэмэгдсэн өвтгийн албан татвар төлөгчдийн 75%, бараг 80% нь нөгөөчтөө ийм шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. Жишээлбэл 4 амбултай айлбал жилдээ бараг 2,500,000 төгрөгийг буцааж авна гэсэн үг. Нийт иргэдийн 80% нь сард 1 сая хүртэл төгрөгийн худалдаа авалт хийж байна. 20% нь бол яг илүү чинээл хэсэг гэж болно. Тийм учраас энийг дундаж давхарах гэж орлого багтаа гэсгээд дэмжсэн бодлогыг бид
төсөвт оруулж ирсэн. Нөгөө таны хэлдгээр төсөв төвлөрүүлээд төр хуваарлах биш, иргэдэд өөрсдөд нь энэ 5-600 тэрбум төгрөгийн нийт дүнгээр 560 тэрбум төгрөгийн орлогыг эргэж үлдээж байгаа. Энэ үржүүлэгчийн эффектээр энэ далд эдийн засгийг л болох энэ татварын суур реформыг хийх хэрэгжүүлэх суур болох. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол зөвхөн төсөв бүрдүүлэгч биш. Бүртгэлийн үүрэг оролт. Ийм учраас далд эдийн засгийг л болгоод илүү татварын бааз суурийг шударга нээлттэй болгож энэ суурин дээр татварын зохиц реформыг хэрэгжүүлж нийт татвар төлөгч учирж байгаа татварын ачааллыг 3-аас 4 их 80 төгрөгөөр бууруулж энэ хэмжээгээр төрийн оролцоо багасгах, хувийн хвшлээ дэмжих юм бодлогын их суурийг нь төсөвтэй хамт оруулж байгаа. Ийм учраас татварын реформыг бүгдийг нь оруулж ирээгүй. Эхлээд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хамт өргөн бариулж нөөтийн буцаан олголтыг оруулж ирэх замаар нэмэгдүүлэх замаар нэг үндэснээ сая 2 сая татварын байцаагчтай болж ирэх гэсэн үг. Нөгөөдөл и баримтаа нэхнэ. Энтэй холбогдуулж дижитал шилжилтийн хүрээнд и баримтыг нэвтрүүлж ирнэ 7 хоногоос. Цаасаа цуглуулдаг биш и баримтаар эдийн засгийг л За саяны асуултыг би бас дахиад тодруулбаар хариулт жишээн дээр дундаж давхаргатай холбоотой ямар хэмжүүр зорилгыг манай засгийн газар тавьж байгаа вэ? Энэ мэдээлэл өөрөө энэ танхимын мэдээллээс олон нийтэд бизнесүүдэд тэр бизнесүүд өөрөө бодлогоо тодорхойлохоос эхлээд олон зүйл дээр энэ нэлээд тийм сигналын шинжтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр дундаж давхарга гэдэг хүн амын хэдэн хувиа хаашаа юунд зориулж энэ нь ямар эдийн засгийн орлого чадвартай хүмүүсийн төлөө бид нар зориод байгаа вэ гэдэг магадгүй бидний ярьж байгаа энэ бүх зүйлийн огтлцол тэн дээр очих ёстой байхаа гэж бодож байгаагаа бас дахин хэлье. Тэгээд өнгөрсөн хугацаанд энэ өндөр өсөлттэй уул уурхай бүтээгдэхүүн өндөр өсөлттэй явж ирсэн үед тооцоод үзэхээр 10 төгрөг тутмынхаа 3-ыг нь бид нар халамжинд зарцуулсан байна л. 10 төгрөг тутмын 3-ыг нь тэгээд 1%-оор ч 1%-аар ч нөгөө ядуурл маань буураагүй. Тэгэхээр энэ бүгдийн цаана тэр бидний нэг чиглэсэн зорилго тэр дундаж давхаргатай холбоотой том ойлголт би байна уу гэдсэн үднэс дахин танаас бас тодруулах гэдэг байгаа. Тэн дээр жан тодорхой мэдээлэл өгөөч. Тэр нийгмийн дундаж давхаргыг бий болгох бол нэг удаагийн төсвөр юм уу, нэг удаагийн эдийн засгийн бодлогоор хэрэгжүүлэх асуудал биш л дээ. Энэ орлогын ялгаа, Gini коэффициент буюу одоо манайдах орлогын ялгаа бол энэ уул уурхай эдийн засаг, баялагын тэгш шударгус хуваарлтаас шалтгаалаад, дээр нь бас энэ авилгалаас шалтгаалаад гүнзгийрсэн. Уул уурхай эдийн засгийн өндөр өсөлттэй байх үед тэр орлого нийгмийн цөөн хэсэг төвлөрдөг. Энэ бол уул уурхай capital incentive буюу хөрөнгө их шаарддаг, тэгтэл labor incentive биш. Хөдөлмөр их бага шаарддаг салбар. Тэгтэл хөдөө аж ахуй, аялал жуулчлал энэ дижитал салбар 3-ыг бид хөгжүүлэхээр өөрөөр бид дахин хэлээд шүү дээ 10 сарын 31-нд дөрвөн барих нийгэм эдийн засгийн чиглэлд энэ илүү тодорхой бодиттой орж ирнэ. Энэ татварын реформ дээр бид дундаж давхаргаа дэмжих зөвхөн нөөтөөр нь жишээ болгоод хэллээ 3-аас 4 их 80-ийн татварын хөнгөлбөл дундаж давхаргаа дэмжих хөнгөлтийн бодлого болно. 800 мянган хүртэлх татварыг хөнгөлж чөлөөлнө. 1% татварын бодлогыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжинэ. Зохиц өөрчлөлтүүд байгааг та бүхэн энэ ди парламент дээр тавьсан татварын реформ дээрс харж байна. Энэ нь татварын реформ төсөвтэй хоёулж байгаа гэсэн. А зохицоороо бол бид хөдөө аж ахуйгаа дэмжих энэ эдийн засгийн чөлөөт хулдааны хэлцээрийн дагуу бид 184 сая хүнтэй 2.4 тэрлион их 80 долларын зах зээл рүү бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр жижиг дунд бизнес эдийн засгаа солонгоруулах боломжийг энэ бүх маань бүгдэндээ эдийн засгийн доктортой өсөлтийг хангаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг дунд бизнесээ дэмжих дундаж давхаргыг бий болгох юм зохис бодлого. Энэ бол малчт 300 мянган малчт оёдлын салбар, цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал гэдэг энэ зохис бодлогуудын хүрээнд хэрэгжих болохоор 2 минутын дотор биш дээ бид дундаж давхаргыг эсвэл 100 хоногийн дотор Монголын эдийн засгийг бүрэн мөсөн өөрчлөлт бүтцээр өөрчлөх боломжгүй. Энийг бид 10 сарын 31-нд орж ирэхэд нийгмийн эдийн засгийн хөгжүүл 5 чиглэлээр бас зохицгол даргаыг бас хамтран ажиллахыг уриалж байна. За одоо төсөвтэй холбоотой ганц хоёр асуулт асууя. За төсвийг өөрөө бид нар улсын төсөв гэхээс Монгол улсын нэгдсэн төсвийг ярьж байгаа. Нэгдсэн төсвийн нэг том бүрдэл хэсэг нь орон нутгийн төсвөө. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд төсвийг харж байхад орон нутгийн төсвгээд баахан татаасын тухай энд яригддаг. Тэгэхээр төсөв гэдэг өөрөө нэг юм орлого зарлагын тэнцлээсээ гадна энэ дээр эдийн засгийн тийм арга механизм хөшүүрэг энэний цаана ашиглагдаж явах ёстой гэдэг үүднээс бид нар өнөөдрийн энэ асуулгын цагийг бас эдийн засгийн арга механизм талаас нь одоо нэршил өгсөн.
За аймагуд яг энэ төсөвд одоо таны өргөн барьж байгаа төсөв өмнөх төсвүүдээр бол байдгүй. Одоо энэ төсвүүд дээр аймагуд бие дааж төсвөө санхүүжүүлдэг болох төвөөс бага татаас авахлаар тийшээгээ урамшуулдаг, дэмждэг ямар тогтолцоо Монгол Улсын төсөвд одоо байна вэ? Ийм зүйл өнгөрсөн хугацаанд байхгүй явж ирэхлээр орон нутагт ажлын байр бий болгохыг, орон нутагт хөрөнгө оруулалт орохыг тэр орон нутгийн удирдлагууд дэмжидэггүй. Тэгээд нэг улс төр хийсэн хэдэн хүн дээрээс төвөөс татаас авдаг. Энэ 21 аймагаас чинь өнгөрсөн жил 4 аймаг үлээ татаасгүй бусдын татаастай л байсан. Тэгээд бүгдээрээ татаас авдаг. Тэгсэн мөртлөө нэг улс төрийн ураа лоозон хэлсэн тэнд нэг хэдэн хүн илүү орлого болохоор яадгүй. Тэгэхээр яг одоо та энэ төсвийн шинжилэл эдийн засгийг удирд гаргах хэрэгсэл болохын хувьд төвлөрлийг сааруулах нэг том бодлого арга хэрэгсэл болохын хувьд орон нутгийг яаж урамшуулж магадгүй шахаж шаардаж тэр засаг дарга нарыг төсөө бүрдүүлээгүйг нь яах вэ? Бүрдүүлснийг яаж урамшуулж байгаа? Энийн дээр нэг мэдээлэл өгөөч. За ер нь манай эдийн засагт тулгарч байгаа нэг асуудал үндсэн хуулийн 58-ын 1-т байдаг шиг санаж байна. Аймаг сум бол нийгмийн эдийн засгийн зохицбор байх ёстой, буюу corporate body байх ёстой, корпоративны байгууллага байх ёстой гэсэн санааг нийгмийн эдийн засгийн зохицбор гэдэг арай зөрүүтэй орчуулсан юм а гэж чимэд гойлж ирсэн байл. Тэгээ энэ бол өөрөөгөө бид даасан юм корпорацийн шин чанартай, татвартай, орлоготой өөрөөгөө асуудлыг шийддэг юм эдийн засгийн нэгж байх ёстой. Харамсалтай нь эрх мэдлийн шалгадаггүй төсөвд бүгдийн татан төвлөрүүлждэг учраас аймагуд бүгд сумууд бүгд төсөөс хараат болсон. Сумууд ч гэсэн өөрөөрөө авч явж өөрөөрөө хөрөнгө оруулалтыг шийддэг байсан юм бэл. Тийм учраас энэ бол дунд урт хугацааны зорилт байх болно. Энэ хүрээнд эхний ээлжинд бол амнаатын 20%-ийг орон нутагт нь 10% нь үлдээдэг болсон. Цаашдаа ашигт малтан линөөс ашигласны төлбөрийн 20%-ийг үлдээх. За энэ үйл хөдлөлгөөнгийн татвар малын хөлийн татвар энэ орлогуудыг сумын орон нутгийн хөгжлийн санд үлдээдэг юм хууль зохицуулалтыг хийсэн. Одоо цаашдаа орон нутаг өөрөө орлого олдог, тэрнийг өөртөө хуваарлах эрх мэдлийг нь төсвийн эрх мэдлийг хуваарлах зарчмаар энэ би даасан зөвхөн улсын төсөв хараа суудаг биш, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх боломж эрх мэдлийг нөх загсаг захиргааны нэгжийн шинжилтээр хамтаа хэрэгжих хэрэгтэй юм аа. Тэгэхгүйгээр өнөөдрийн эдийн засгийн хэд хамааралтай болсон, уулуургаас хамааралтай эдийн засгаас болоод зарлага хэд хилдсэн энэ хүндрэлтэй нөхцөл байдалд бол орон нутгуудын жишээлбэл өнөөгийн нөхцөл бие даагийн шууд орох боломж хязгаарлагдмал татвар эдийн засгийн боломжийг нөх хэрэгтэй. Жишээлбэл би их хурлын дарга байхдаа бол Улаанбаатар хотын хөгжлийн тухай хуулийг баталж Улаанбаатар хотод бол боон гаргах энэ корпорацийн шин чанартай үйл ажиллагаа явуулах ийм боломжууд өөрөө асуудлуудаа шийдэж хэлсэн. Энэ бол сайн жишээ. За төсвийн хуультай хамт өргөн баригддаг нэг томоохон хууль бол ирээдүйн өвс сан үндэсний баялагын сантай холбоотой харилцаанууд энд өргөн баригддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд өмнөх засгийн газрын үед үндэсний баялагын сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Бас дэвшилттэй хэрэгээ. Тэгвэл үндсэндээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л ийм л зүйл болсон. Яг тэр олон улсын жишг агуулга тэнд ерөөсөө байхгүй. Олон улсын энийг энэ менежментийг хийх засаглалын тухай агуулга ойлголт байхгүй. Харин түрүүний хэлдэг тэр олсон орлогынхаа 30%-ийг хэрхэн яаж халамж болгож тараах уу гэдэг бодлогын механизмыг гоё баялагын сан гэдэг сүүдэр дор хийчихсэн. Тэр хуримтлалын сан гэж нэрлэнгүүтээ тэрийг халамжийн яамны халамжийн сайдын багцад өгчихсөн. Тийм баялагын сан гэж юу байх вэ? 3 дэд санта нэгдээд ямар ч удирдлага менежмент байхгүй. Тэгэхээр энэ баялагын сан гэдэг зүйлийг зөв зохисtot нь оруулах чиглэлд яг одоо үндсэндээ энэ Монгол Улсын засгийн газраас том бодлогын өөрчлөлт хүлээгдэж байна гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Арц намын бүлгээс өнгөрсөн 22 онд байна уу? Баялагын сангийн тухай хуулийг бид нэг том ажлын хэсэг гараад яг саяны зарчмын өөрчлөлт, зарчмын зүйлүүд дээр санал нэгдэхгүй болоод бид нэгтгэж хэлэлцүүлэх боломжгүй юм байна. Энэ бол ингээд нэг юм хэлбэрийн гой хайрын имийг яаран болгож байна энэ. Хайрын имийг яаран болгож байна гэдэг үүднээс нэгтгэж хэлэлцүүлээгөө. Тэгэхээр энэ баялагын сангийн менежментээр одоо төсөв болоод төсвийн дараа ямар бодлого төлөвлөгөөтэй байгаа вэ? Энийг олон улсын тэр жишгт нь оруулах юм уу, оруулахгүй юм уу?
Энэ гой сайхан энийг ийм шүхэр доор ингэж элдв янзын халамжийн сан зүгээр л нийгмийн улс төрийн арга хэрэгсэл, сонгуулийн өмнө мөнгө тараах арга хэрэгсэл болгож одоо цаашид энэ баялагын санг ийм нэрээр ашиглаж явах юм уу? За энэ маш чухал асуулт бас тэгээ санал байна. Та өөрөө бас энэ тодорхой хэмжээгээр хариулчлаа. Тэгвэл 2015 онд энэ үндэсний баялагын санааг анх ирээдүйн сан хэлбэрээр оруулж ирсэн. Норвегийн баялагын сангийн хуулийг үндсэндээ хуулсан юм байл. Норвег бол энэ баялагаараа бүх асуудлаа шийдсэн улс. Ажилгүйдэл, ядуурл, орон сууцчлалт бүгдийг шийдсэн. Ганцхан баг одоо далайгаа яаж цэвэрлэх үү гэдэг хэмжээний юм хөгжингөө улсын жишээг аваад ирэхээр зөвхөн ирээдүйдээ үлдээнэгцэн. Ийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндэсний баялагын үзэл санааг би 6 дугаар 2 дөрөв томьёолж оруулахдаа одоо ба ирээдүйн үед гэж би ганцуулсан юм байна. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд чинь сургуульгүй байхад одоо ажилгүйдэл, ядуурл, гэр хороолд амьдарч байхад бид эндээ илүү анхаарч ирээдүгөө сайн сайхнаа бүтээнэ. Ийм учраас одоогийн бидний үндэсний баялагын сангийн хуулийн цаашдын менежмент үйл ажиллагааг бол жишээлбэл ирээдүйн сангийн тухай хуулиар гадаадад энэ ирээдүйн сангийн мөнгийг байршуулна гэж заасан 3% байршуулад байна. Энэ хуулиа засах хэрэгтэй байна. Энийг дотооддоо орон сууцчлалтын банкны их усур болгож ашиглах юм бол энэ илүү дор хаяад 6%-аар өсөх төдийгүй энэ нийгмийн асуудлыг, энэ хөрсний бохирдлыг, энэ агаарын бохирдлыг шийдэх бодтой гарц шийдэл болно. 80 мянган айлыг орон сууцчлах хөтөлбөрийг орон сууцчлалтын хөтөлбөрөөр бид хэрэгжүүлж чадна. Ингэжээж энэ бохирдлыг шийдэхгүй бол түлшээр 100-аар шийдэхгүй. Орон сууцчлуулж шийдэн. Дундад 100-аар өнөөдөр амьдарч бид ирээдүйдээ сайн сайхныг илүү сайн сайхныг үлдээхин тулд ирээдүйдээ ч үржүүлж үлдээдэг ирээдүйн сан маань харин одоо үедээ бодтой шийдэл болсон үндэсний баялагын сангийн тухай хууль заасан орон сууцчлалт хоримтлын санг бодтой болох ийм орчин үеийн хөлбөрийг боловсруулад Монгол Улсын засгийн газраас үндэсний орон сууцчлалтын хөтөлбөр, орон сууцчлалтын банкны үзэл санааг улсын хурлд өргөн мэдүүлэхээр шийдэж ажиллаж байна. Манай Батамгалан сайд 80 мянган айлын орон сууц За хурлын зохион байгуулахаас сүүлийн асуулт асуугаараа цаг болсон гэж надад хэлж байна. Тэгээд олон асуулт байна. Би нэг асуултыг асуучих. За бид нэр татвар ярихаар татврын хувь процент ярьдаг. Манай нүүт өндөр бишээ 10%-тэй, 2-ын нуцаагаад 8%-тэй өндөр бишээ. Энэ татвар өндөр бишээ гэдээ ингээд ярьдаг. Гэтэл татвар чинь өөрөө нийлэхээр энэ эдийн засагт татврын ачаалал гэдэг нийтээрээ юу болж байна вэ? Буцаан одоо төлөх утгахгүйгээр суудах авж байгааг бүгдийг нь татвар гэдээ үсэх юм бол алуун татвар, хураамж, шимтгэл олон зүйл нийлээд татврын ачаалалдаа орно. Тэр байтугай манай Монгол улс ч өөрөө бизнес эрхлэхэд газар зүүн татвартай орно. Далаагаас аслагдмал энэ төмөр зам дэд үтгцэн байна. Хэдэн километр цагийн хурдтай ямар вүлээ. Дахиад дээр нэмээд саяны тэр жилийн 10%-ийн бараг давхар оронтой тоонд орчихсон шахуу инфляцтай. Энэ бүгд чинь 70 тус татварууд. Энэ бүгд нийлэхээр бид нар татврын ачаалал бол Монгол улс асар өндөр юм татврын ачаалалтай орооно. Бид нар бол ингэ хэлэхлээр нөөтч тийм тэрч тийм хүн амын орлогын албан татварч их биш гээд жижиглээд татврын тухай ярьчихдаг. Тэгэхээр яг өнөөдөр нийтдээ татврын ачааллын талаар та бас нэг мэдээлэл өгөөч. Миний бодлоор бол Монгол улс за дахиад саяны тэр газар зүүн татварыг тэр инфляцийг ингээд нэмвэл бид нар асар өндөр. Тэр тусмаа тэр бид нар даатгал гэж хэлдэг нийгмийн даатгал чинь өөрөө хүн төлсөн мөнгөндөө сэтгэл хангалуун бус байгаа учраас иргэд чинь энийг татвар гэж ойлгоод байна шүү дээ. Миний хоримтлал биш. Надаас төр булааж авч байгаа маа гэж. Тэгэхээр энэ бүгдийг нийлүүлэхээр та татврын ачааллыг ер нь яаж бууруулна гэж харж байгаа. Тухайн нэг татвар гэхээс өөр дээр. За ер нь манай хувийн хвшлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь 72.5% байдаг. За дундаж давхрахыг нэг 51.2% гэж хамгийн сүүлийн статистикаар тооцсон. За ядуурлыг бас буурсан гэж тооцоос улсын хурлын арья статистикийн байгууллагаас гарсан байсныг та үзэж танилцж байна. Гэхдээ татврын бодлогыг би түрүүн танд хэлсэн татврын реформыг татврын бааз суурь бүртгэлээ ил тод суурьаа сайжруулж тэр суурин дээр татврын реформыг хийхээр зориод хилцүүлж байна. Энэ талаар улсын хурлын гишүүд ажиллах нээлттэй гэж хэлсэн. За энэ тооцоолоор та нэг нийт ачааллыг нь би түрүүн танд хэлсэн 3-аас 4 их найдаар татврын дарамт ачааллыг бууруулах зорилготой татврын реформыг хэрэгжүүлж байна. Энэ хэмжээгээр татврын бааз зураа тэлэх ёстой. Татврын тэг шудрах систем бий болох ёстой. Төлдөг нь хохирдог
төлдгөө нь хождог системийг өөрчлөх ёстой. Айлч дэлгүүр хорчоо зах дээр очиод худалдаа авч хийж үзнэ нөөтөө юу нөөтгөө гэж асууж байна. Илт хууль зөрчөөч гэж асууж байгаа байхгүй юу? Нөөтгөө авбал 5% хямдруулна. Энэ системийг чи ихэд суурай засчиж байшин барих чинь суурай засчиж дээшээ зүв барих ёстой. Ийм учраас өнөөдөр нэмэгдсэн үртгийн албан татварын асуудал төсөвтэй орж ирж байгаа. Эдийн засгийн бодлогын асуудал бол энэ нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл дээр эдийн засгийн бүтцийг өөрчлөх зохис төлөвлөгөө бодлоготой орж ирнэ. Энэ чиглэлээр эрчим хүч боловсрол эрүүл мэнд зохис хөтөлбөрөөр энэ төсөвд тусгалаа олсон байгаа. Ийм учраас мэдээж дэлхий дээр татваргүй ус гэж байхгүй, татваргүй төр гэж байхгүй. Дэлхийн бүх хувийн хвшлэл татвараа бууруулаач гэж байгаа. Харин татварын бааз суурай өргөтгөж тэгш шудрах систем бий болгож энэ орлогооч алдахгүй, ачаалаач бууруулах чигт нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй нөгөө талдаа цалин тэтгэвэр тэтгэмжээ нэммээр байдаг. Бууруулаа л гэдэг. Хувь хэмжээд бууруулах хэрэгтэй биш. Бааз суурай өргөжүүлж